Өглөөний мэндийг үзэгчдээ Улаанбаатар хотод өглөөний 9 цаг 10 минут болсон байна. Тэнгэрлэгзийн ажлын ихэнх хөтөлбөр эхэлж байна. Бид технологийн салбар хөрөнгө оруулалт хөрөнгийн зах зээл дээр болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд тайлбарлал өргөх болно. Өнөөдөр студид надтай хамт Номын Эрдэнэ ажиллаж байгаа бол манай сэтгүүлч Мажиг Сүрэн яг одоо Сүхбаатарын талбай дээр ажиллаж байгаа. Тэгэхээр тун удахгүй бас Мажиг Сүрэнтэй Сүхбаатарын талбай болон яг одоо цаг агаарын нөхцөл байдал ямархуу байгаа, замын төгжрөл ямархуу байгаа вэ гэдэг өглөөний мэдээллийг авах болно. Тэрнээс өмнө бид анхаарах хөдөлгөөн хэсэгтээ Samsung-ийн хамгийн анхны 3 нугардаг дэлгэцтэй утасны талаар ярилцах бол үүний дараачаар Netflix компани түүхэндээ хийх гэж байгаа стриминг үйлчилгээний хамгийн том ялагчийг тодорхойлох үйл явдлуудын нэг байгаа. Тэгэхээр энэний талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгээд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Тэгэхээр бид ямар ч сайн ажлын ихэнх хөтөлбөрөөр илүү олон мэдээллийг бас та бүхэндээ хүргэхийг зорж байгаа. Тийм учраас хамгийн шинэлэг болон одоо салбар бүрийн мэдээллийг бол манай одоо энэ хүү дугаараас бол авч үзэх боломжтой байна. Тэгэхээр өнөөдөр бас ямар мэдээллээр эхлэхээр тэгэлгүй авах. Тэгэхээр Samsung-аас эхлэе. Samsung компани 3 нугардаг дэлгэцтэй ухаалаг гар утасны зах зээл хөл тавьж эхэллээ. Буюу яг өчигдөр Улаанбаатарын цагаар Samsung компани өөрсдийнхөө Galaxy Z3 Fold гэдэг нэртэй 3 эвхэгддэг дэлгэцтэй утасныхаа хамгийн анхны загварыг танилцууллаа. За юун түрүүнд та бүхэнд тодорхойлолт ямар нэгэн тодорхой үзүүлэлтүүдийг нь танилцуулъя. За энэхүү ухаалаг гар утасны хувьд бол бүрэн дэлгэцсэн үедээ 10 инчийн дэлгэцтэй. За эвхэгдсэн үедээ нэг дэлгэцэн 6.5 инчийн дэлгэцтэй энгийн утас болох тийм боломжтой. За харин камерын хүчин чадлын хувьд бол 200 мегапиксел. За харин процессорын хувьд бол сүүлийн үеүүдэд ашиглаж байгаа Qualcomm-ийн Snapdragon 8 Elite гэдэг процессорыг ашигласан байна. За энэ нь Samsung-ийн хамгийн одоо премиум загварын утаснууд болох S25-тай ижил процессортой гэсэн үг. За харин эвхэгдсэн үедээ хамгийн нэмэх хэсэгтээ 390 мм-ийн зузаантай буюу за энгийн ухаалаг гар утаснуудтай харьцуулахуйц хэмжээний тийм нэмхэн 3 нугардаг утас байгаа гэсэн үг. За харин үүнтэй дагалдаад супер цэнэглэгч ирж байгаа юм байна. Буюу түргэн цэнэглэгч 40 ваттын түргэн цэнэглэгч ирж байгаа. Тэгэхээр энэ 40 ваттын түргэн цэнэглэгчний тусламжтайгаар за маш богино хугацаанд 50 хүртэлх хувийн цэнэгийг авах боломжтой. 5600 мАh батарейтай. За мөн дэлгэцний тод харагдах байдал буюу нийц гэдэг үзүүлэлт байдаг. Энэ нь 2600 нийц буюу за ерөнхийдөө утаснуудын хол дунджаар 1500-аас 2000 орчим байдаг. 2600 гэдэг маань за таблет болон ухаалаг цагнуу нэлээд өгөж очсон гэсэн үг. Нэлээд тод дэлгэцтэй байгаа байдалд харагдаж байна. Жингийн хувьд 209 г буюу яг одоо энэ зах зээл дээр зарагдаж байгаа 3 нугардаг өөр нэг 3 нугардаг дэлгэцтэй өөр нэг өрсөлдөгч болох Huawei Mate X-тэй харьцуулахад бага зэргийн хүнд. Huawei Mate X бол 298 г жинтэй. За мэдээж үйлдвэрлэлийн системийн хувьд бол Android 16 үйлдвэрлэлийн системтэй. За харин хэрэглэгчнэрийн хамгийн их сонирхлыг татаж болох ус нэг үйлдэл байгаа нь 3 дэлгэцийг гурвангийн тусад нь ингээд өөр утас болгоод юм шиг ашиглах боломжтой. Тийм сонирхолтой ухаалаг гар утсыг Samsung компани өчигдөр танилцууллаа. За зах зээл дээр $2440 эхлэн 12 дугаар сарын 2-оос эхлэн борлуулагдах юм байна. Тэгэхээр ер нь яагаад хүмүүс ухаалаг гар утсыг 3 нугардаг дэлгэцтэй байдлаар хэрэглэнэ гэж бодож байна. Чи ер нь юу гэж бодож байна? За яг сүүлийн үед бол мэдээж одоо нэг 5-наас 5-ны хооронд шилжих буюу нэгэн зэрэг олон үйлдэлийг бас хийх сонирхолтой болсон. За магадгүй уцаа дэлгээд нэг одоо дэлгэцэн дээр кино үзэж идэг ч юм уу тэгж явах хэвээр ажиллаа бас амжуулах энэ боломжийг бол энэ foldable phones гэж одоо хэлээд байгаа нугардаг дэлгэцтэй утаснууд бол өгөх боломжтой болж эхэлж байгаа. Тэгэхээр мэдээж эрхчлэлийн хувьд бас Apple компани foldable-ийн хүү зах зээл рүү орж ирэх бас одоо бошууг нисэн гэдэг шиг мэдээлэл бол явдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол энэ утасны зах зээл өөрөө бас том болох илүү их олон хэрэглэгчтэй болох гэдэг мэдээллүүд явж байгаа. За би хэдэн том мэдээллүүдийг хүргэе. За 2023 он гэхэд бол дэлхийд даяараа ерөнхийдөө энэ foldable утас бол ерөнхийдөө 16 сая ширхэг борлуулагдчихсан ийм том зүйлтэй байгаа. За 2024 онд бол энэ 17.8 сая ширхэг болж буюу өнгөрсөн жилийнхаас 11% өссөн гэж харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ foldable гэж хэлж байгаа одоо энэ одоо утасны гол одоо зах зээл нь бол одоо нийт
одоо энэ зах зээл буюу нийт гар утасны зах зээлд ерөөсөө 1.5%-ийг эзэлдэг буюу маш бага хувийг эзэлдэг байна. Тэгэхээр 2024 оны энэ одоо тоо мэдээлэл бол харьцангуйгаар бас одоо их бага байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр зарим одоо шинжээчдийн хувьд бол 2028 онд бол энэ foldable утасны нийт одоо гар утасны зах зээлд эзлэх хувь нь бол ойролцоогоор 5% руу өснө гэж бас мэдээлж байгаа. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой юм гэхээр мэдээж Apple компани шинэ бүтээгдэхүүн гарах юм бол энэ Apple компани одоо хэрэглэгчид олон болж байгаатай холбоотойгоор бол ингэж нэмэгдэх боломжтой гэж бол үзэж байгаа. За гэхдээ 2025 он хүртэлх бол ерөнхийдөө энэ нөхцөл байдал бол харьцангуй удаашралтай явж гин гэж одоо хэлж байна. За энэ нь бол ойролцоогоор 19 сарны 8 сая ширхгийг л одоо энэ жилдээ бол ерөнхийдөө foldable утаснууд бол борлуулагдах нь. Энэ одоо нийт одоо гар утасны зах зээлийн 1.6%-тэй тэнцэж байгаа. Ийм сонирхолтой мэдээлэл байна. Тэгэхээр энэ бол цаашдаа одоо ерөөсөө Apple компани болон Samsung-ийн хоорондох одоо энэ хүү тулаан явагдах нь. За мэдээж гар утаснуудын хувьд бол энгийн одоо нэг дэлгэцтэй гар утаснаас бол хамаагүй өндөр үнэтэй байх одоо ийм магадaltaй байна л да. Тэгэхээр илүү их гар утсанд илүү их хэмжээний мөнгө төлдөг одоо ийм одоо зах зээлүүд бол нэмэгдэх хандлагатай байгаа гэж харагдаж байна л да. Энэ тооны процесс бол. Тэгэхээр эффективтэй дэлгэцтэй ухаалаг гар утасны зах зээлийн 45%-ийг Huawei эзэлдэг. За яг 3 нугарт дэлгэцтэй хамгийн анхны дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утсыг бол Huawei компани өнгөрсөн жил танилцуулжсэн. За тэд 2 дугаар ухаалаг гар утсаа энэ жил танилцуулсан байгаа. За үүнээс гадна Motorola бас энэ зах зээл нэлээдгүй хүчтэй өрсөлдөгч нар байдаг. За мөн Google-ийн утас байна. Google-ийн зүгээр ийм эффективтэй дэлгэцтэй утаснууд байгаа. За мөн Samsung компани өөрсдийнхөө эффективтэй дэлгэцтэй 7 дугаар үеийн утаснуудыг энэ жил танилцуулсан байгаа. Тэгэхээр Apple эргэжил энэ зах зээл рүү орж байна гэдэг нь Samsung компани 7 дугаар үеийн одоо Samsung дараа жил бол 8 дугаар үеийн утаснуудад танилцуулах нь ш. Тэгэхээр Samsung-аас 8 жилийн дараа энэ зах зээл рүү хөл тавьж орж ирж байна гэсэн. За нөгөө талаасаа хэрэглэгчдийн хувьд аваад үзэхээр за бидний яг одоо өдөр тутамдаа ингэж ашиглаж байгаа энгийн дефолт гар утаснууд буюу те iPhone 17, 16. За мөн Samsung-ийн одоо S25 ч юм уу те. Эдгээр бол нэг $700-аас $800 үнэтэйгээр зах зээл дээр шинээр борлуулагддаг. За харин төсөр өртөгтэй утаснууд буюу те Samsung-ийн A цувралын утаснууд. За мөн iPhone-ы одоо илүү хямдхан утаснууд. За хамгийн сүүлийн SE одоо iPhone 16e гэдэг ч юм уу те. Ийм төсөр өртөгтэй утаснууд байж болно. За мөн Хятадын илүү төсөр өртөгтэй утаснууд буюу нэг $150-аас $200 шинээрээ зарагддаг утаснууд. Тэгэхээр $150-200, $200-аас $300, за мөн $700-аас $800 гэсэн нэг юм 3 категори өмнө нь байсан. За үүн дээрээ нэмэгдээд 2 дэлгэцтэй ухаалаг гар утас буюу нэг $1800-аас $2200 орчинд борлуулагддаг нэг ийм шинэ категори нэмэгдсэн байсан буюу 4-өөс нэг 4 категоритой болчиход байна ш. Одоо энэ дээр ахиж нэмэгдээд $2500-аас $3000 хооронд борлуулагддаг тийм шинэ категори яг ухаалаг гар утасны зах зээл дээр орж ирж байна гэдгийг бол маш сайн анзаарах хэрэгтэй. Энэ нь бол мэдээж яг ийм премиум загварын утастай орно. За нөгөө талаасаа яг энэ төрлийн утаснууд таблет болон ухаалаг гар утсыг зэрэг орлож чадах уу гэдэг асуудал айгүйх тавигдчихж байгаа. За тэгэхээр яг одоо шинээр танилцуулагдж байгаа Samsung-ийн Galaxy 3 Fold-ийн хувьд бол аваад үзье л дээ $2440 тий. Тэгэхээр энэ мөнгөөр нэг ширхэг цоошин MacBook Air, за мөн iPhone 17, за Apple-ийн хамгийн сүүлд гаргасан Apple Watch Series 11, за AirPods Pro 3-ыг нийлүүлсэнтэй ижил тэнцвүүц хэмжээний ийм мөнгөнд байна. Тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүнүүдийг орлохуйц хэмжээний бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр оруулнаа л гэдэг тийм сонирхолтой ийм зах зээлийн шинэ зүйл орж ирж байна гэж ойлгож байна. За тэгэхээр дараагийн мэдээлэл бол Netflix-тэй холбоотой мэдээлэл байна. Netflix дээр юу болоод байна те? Сүүлийн үед бас одоо юу гэдэг нь яг энэ хүү шоу бизнесийн стримингийн entertainment салбар дээр бол Netflix компани бол одоо маш томоохон тоглогч болж орж ирж байгаа. За ер нь бол компани тэрхүү хэмжээнээс нь буюу зах зээлийн үнэлгээг харахад бол энэ бол одоо маш тодорхой болж гिचнэ гэсэн үг. За нийтдээ бол одоогийн байдлаар Netflix компани бол Америк нэгдсэн улсын 22 дахь том компани болсон байна. За ингэснээр бол 460 орчим тэрбум ам долларын үнэлгээтэй ийм компани болж хувирсан байна л да. Тэгэхээр Netflix дээр ямар мэдээллүүд байна? Тэгэхээр Netflix компани Warner Bros-ыг худалдаа авах шин санал тавьсан байна. За Warner Bros буюу те одоо
яг энэ content entertainment салбарын ууган тоглогч нарын нэг Warner Bros студиор нь зарагдаж магадгүй гэдэг мэдээлэл сүүлийн үеүүдэд нэлээд гүрчтэй яригдж байгаа. За хоёрдугаар үеийн саналуудаа авч эхэлсэн байна. За Netflix-ийн удаагийн санал дээр ерөнхийдөө тэр төлбөрөө төлөхдөө их хэмжээний бэлэн мөнгөөр төлөх саналыг шинээр оруулж ирсэн байна. Зарим Warner Bros-ийн удирдлагуудын хувьд бол яг одоогийн компани нэг хувьцааны ханшаа $30 дээр зарна гэдэг зарах боломжтой гэдэг мэдээллүүдийг бол хэвлэлийн олон нийтэд өгж байгаа юм. Энэ нь зах зээлийн нийт үнэлгээ нь бол ойролцоогоор ер нь $60 тэрбум орчим болно гэсэн. Тэгэхээр ер нь ягаад Warner Bros зарагдана гэж тийм. Ер нь Warner Bros-ыг Netflix авал зах зээл дээр яг юу болох вэ? Энэ зах зээлийн нөө стриминг үйлчилгээний зах зээлийн эцсийн ялагч нь Netflix болох боломжтой. Тэгэхээр ялцгүй Warner Bros бол өөрөө маш том компани. За яг өнөөдрийн байдлаар бол $60 тэрбум доллараар үнэлж байгаа буюу нэг ч хувьцааны үнэлгээ бол 24 дээр байна. За мэдээж түрүүн ганагийн хэлсэнчлэн бас хэрвээ худалдаж авах юм бол энэ нэг ч хувьцааг $30 худалдаж авах энэ боломж үүснэ гэж байна тийм. Тэгэхээр Warner Bros-ийн хувьд яг энэ стриминг салбартаа өөрөө ангаараа явъя гэхээр харцангуй бас компанийн хувьд бол нэлээд асуудалтай байна. Одоо яг ашиг орлогын харьцаан дээр бол Warner Bros компани бол одоо асар алдагдaltaй харагдаж идэг. Тийм учраас Warner Bros компани аль нэгэн томоохон компаниудад өөрөөсөө илүү их одоо үйлчилгээтэй ч юм уу илүү их одоо өндөр үнэлгээтэй компаниуд дээр илүү их зарагдах боломж үүсэж байна гэсэн үг. За ерөнхийдөө бол Warner Bros компани цаана яг ямар одоо зүйлсүүд байдсан бэ гэдэг үндсэн гол асуулт тавигдана. За энэ дээр бол одоо бидний мэддэг Harry Potter тий. За Game of Thrones гэдэг юм уу. Маш одоо томоохон энэ одоо франчайзууд явж идэг. За энийг бол одоо жишээ нь Universal Studio буюу CNBC одоо бидний мэдж байгаа Comcast буюу одоо CNBC-тэй харьяалалтай тий. Тэгэхээр энэ компани жишээ нь Universal Studio дээр жил болгон маш их хэмжээний одоо франчайзын төлбөр төлж одоо Warner Bros-ын бүтээгдэхүүнийг байрлуулдаг. Тэгэхээр ойролцоогоор яг энэ бол нөгөө confidential agreement гэдэг одоо гэрээгээр явдаг. Яг хэдийг төлдөг нь харагдахгүй. Гэсэн хэдий ч бол ойролцоогоор бол нэг 5.5%-ийн нийт жилийн орлогоосоо юунд Comcast юу Warner Bros руу төлдөг гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр энэ угаасаа маш одоо тодорхой болсон бизнес юм. Тийм учраас Warner Bros одоо зүгээр шин зүйл одоо хийхээсээ илүүтэйгээр өмнөх одоо гаргасан энэхүү одоо франчайзууд тий өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг одоо аль одоо компани руу худалдах вэ гэдэг үндсэн гол асуудал явж байна л да. За үүн дээр бол мэдээж бэлэн мөнгөөр буюу хамгийн их кэштэй байгаа компани бол Netflix байгаа. За түрүүн бид дурдсан Netflix-ийн тоон хэмжээ бол $460 тэрбум үнэлгээтэй гэж. За үүнтэй өрсөлдөж байгаа бас компаниуд байна. За Paramount, Skydance гэдэг компани байгаа тийм. Тэгэхээр Paramount-ийн хувьд бол ойролцоогоор нэг 20 орчим тэрбум үнэлгээтэй буюу өөрөө баг юунасаа Warner Bros-аас 3 дахин жижиг компани. Тэгэхээр шууд худалдаж авна гэдэг нь өөрөө энэ асар том одоо өрийн дарамтыг үүсгэн. Тийм учраас бас Larry хэлсэн байдаг шүү дээ. За тийм. Ер нь бол бизнесүүд бол дандаа энэ томоохон одоо хүмүүсийн харталт байж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл дээр бол илүү их санхүүгийн дарамттай тулгарна гэж үзэж байгаа юм шинжээч. Тийм учраас Paramount-ыг бол илүү Warner Bros-ыг худалдаж авах бол одоохондоо бол нөхцөл нь бол хэцүү гэж харж байна. За ингээд мэдээж YouTube бол Warner Bros-ыг авах тийм сонирхол бол байхгүй байгаа. Учир нь бол яг өөрийнхөө одоо стримингийн үйлчилгээг зөвхөн өөрийнхөө платформоор явуулж байгаа учраас за YouTube-ийн үндсэн гол ашиг олдог орлогын одоо юу одоо мөнгөнийх нь урсгал нь хаанаас юм гэхээр мэдээж одоо зар сурталчилгааны асуудал шүү дээ. Тэгэхээр YouTube-ийн хувьд бол нөгөө хэдээс арай өөр гэсэн. Subscription-тэй яг төлбөрүүд байгаа. Гэхдээ үндсэндээ бол гол орлого нь илүү их зар сурталчилгаанаас ордог гэж ойлгож болно. За үүн дээр одоо бусад одоо стриминг үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд бол харьцангуй бас боломжгүй байна гэдэг л үндсэн гол одоо шинжилгээ гараад байна л да. Энийг бол Bank of America-гийн шинжээчд гаргаж тавьсан байж байгаа. Тэгэхээр үүн дээр ирэх жилүүдэд хэн одоо стримингийн үйлчилгээнд дээр тэргүүлэх вэ гэдэг үндсэн гол асуулт гарч ирнэ. За мэдээж бол YouTube бол номер 1-т буюу за нийтдээ зах зээлийн 28% эзэлж байгаа. За ингээд Netflix бол яг одоогоор бол 18% эзэлж байгаа. За гэсэн хэдий ч Warner Bros-ыг худалдаж авах юм бол 3% одоо ямар ч гэсэн өндөр болохны буюу 21% болно гэж үзэж байна. За үүнээс цаашаа Amazon ч гэдэг юм уу нөхцлүүд бол байгаа. За үүн дээр бол яг хэн одоо тэргүүлэгч болох вэ гэдэг л үндсэн гол асуудал яригдж байна. Тэгэхээр эх жилд бол за яг стримингийн салбарт байгаа компаниуд маш одоо
тогтвортой ажиллах буюу за Netflix бол тэргүүлэхээр бол тэргүүлэх бах. За мэдээж түрүүний ярьдаг YouTube. За үүнээс гадна бол Amazon Prime бол спортын дээр бол маш том хэмжээгээр орж ирсэн. За NFL буюу одоо Америк нэгдсэн улсын ерөнхийдөө үндэсний спорт тий. Тэгэхээр энийг бол одоо нэвтрүүлэхийг авснараа бол нийтдээ 190 сая одоо хэрэглэгчийг шууд нэг дор төвлөрүүлэх боломж үлдсэн. Тэгэхээр Amazon-ы хувьд бол илүү давуу талтай очиж юм гэж ойлгож болно. За үүнээс гадна Disney байгаа. За Disney-ийн хувьд бол Hulu, за ESPN Plus ч гэдэг юм уу энэхүү стриминг үйлчилгээнүүд дээр бол яг санхүүгийн талаас бол алдагдaltaй хэвээрээ байж байгаа. За Disney-ийн хувьд бол яг ашигтай ажиллаж байгаа нөхцөл нь ихээр зөвхөн тэгэхээр паркууд л ажилладаг тийм. За үүнтэй холбоотойгоор бол худалдаж авах боломжтой компани Netflix юм байна. Netflix хэрвээ Warner Bros-ыг худалдаж авах юм бол бидний мэддэг за Harry Potter, Game of Thrones гэдэг юм уу те. За Lord of the Rings бас байдаг санагдаж байна. Эдгээр том франчайзууд ерөөсөө Netflix руу очих боломжтой болно. Тэгэхээр одоо магадгүй бидний мэддэг шиг Universal Studios гэдэг юм уу, эсвэл Walt Disney гэдэг шиг юм томоохон одоо experienced park шинээр одоо үүсэх боломжууд бас бий болж байна гэж харжлахаар байна. Энэ мэдээллийн төгсгөлд нь стриминг зах зээл ер нь хэр том бэ гэдэг том мэдээллүүдийг товчхон өгье. Тэгэхээр 2024 оны статистик мэдээллээр стримингийн зах зээл 130 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. Харин 2030 он гэхэд 420 тэрбум доллар. За харин 2040 он гэхэд 2034 он гэхэд 870 тэрбум долларын зах зээл байгаа юм байна. За энэ зах зээл нийтдээ ер нь дунджаар 2034 он гэхэд 20-21%-аар дунджаар ингэж тэлэх бодлоготой. За мөн бид нар өмнөх дугаарууд дээр ярьжсэн зар сурчлагын орж ирж байгаа орлогыг яг нэг өргөн сүлжээний телевизийн орлогыг анх удаа стримингийнх энэ жилээс давж эхэлсэн. Улирал болон жилийн орлогоороо тийм. Тэгэхээр энэ зах зээл дээр эцсийн ялагч хэн байх вэ гэдэг нь яг Warner Bros-ийн дараагийн эзэн хэн байх вэ гэдгээс ер нь ихээхэн шалтгааллах нь шүү дээ тийм. Тэгэхээр үзэгчдээ бид яг одоо Сүхбаатарын талбай дээрээс мажиг сүрэнтэй холбогдож байна. Тэгэхээр мажиг сүрэн та бүхэнд яг одоо Улаанбаатарт цаг агаарын мэдээлэл ямар хөө нөхцөл байдалтай байна. За мөн Улаанбаатар хотын замын төвчрөл ямар хөө байгаа вэ гэдэг мэдээллийг өгөх болно. Өглөөний мэндийг хүргэе мажаа. Өглөөний мэнд хүргэе хоёроо. Тэгэхээр үзэгчдээ би яг одоо Сүхбаатарын талбайгаас та бүхэнд ажлын хөтөлбөрийн мэдээлэл шууд амжуулан хүргэж байна. Тэгэхээр Сүхбаатарын талбай гэдэг бол энэ хэсгийг тойрсон бүх офсууд байрладаг бас хүн амын төвлөрөл ихтэй тэр дундаа төвжирэл ихтэй хэсэг байдаг байгаа. Тэгэхээр ажлын өдөр эхэлж байгаатай зэрэгцүүлэн бид ажлын хөтөлбөрөө яг энэ цагаас хүрэхээр бэлтгэсэн юм а. Тэгэхээр яг одоо гадаа хасах 22 градусын хүүтэн байна. За өнөөдөр 11 цагийн үед хасах 19 градус, 17 цагийн үед хасах 17 градус 23 цагийн үед эргээд хас 22 градусын хүүтэнтэй болохоор байна. Хурд унтас орох магадлал өдрийн турш 30-аас 66% байх нэ. За зөвхөн цаг агаараас гадна та бүхэнд агаарын чанарын индексийг бас хүрхэн зүйтэй байх гэж бодож байна. Яг одоо миний зогсож байгаа Сүхбаатарын талбай орчмыг хамруулсан Сүхбаатар дүүрэгт 101 буюу бага бохирдолтой байна. За Улаанбаатарын агаарын бохирдол ихтэй хэсэг нь Баян гушуу буюу 189-ийг зааж байна. За гэхдээ үзэгч та бүхэн агаарын чанарын индексээс үл хамааран хүүтний улирал ихсэн, утааны улирал ихсэн учраас гадаад орчинд тогтмол амны хаалт зүүхийг бас энэ ташрамд уриалмаар байна. За замын төвчөртэй холбоотой бас нэг сонирхолтой баримт хуваалцахад эндээс би яг одоо телевизийн студид рүүгээ телевизийн машинаар нөгөө хоёр дөрөв очих болно. Тэгэхээр үндэсний статистикийн орноос гаргадаг цаг ашиглалтын судалгаагаар бид Улаанбаатар хотод өдөр бүр дунджаар 1 цаг 35 минутыг буюу өдрийнхөө альва үйл зарцуулж байгаа хамгийн олон цагийг явах зорчууд зарцуулдаг юм байлээ. Мэдээж эдгээрийн дийлэх хугацаа нь тээврийн хэрэгсэл буюу төвжөлт өнгөрдөг гэсэн үг. Тэгэхээр яг одоо Сүхбаатарын талбай дээр хасах 20 градус орчим хүүтэн байна. Тэгэхээр мэдээлэл хүргэсэнд баярлалаа мажгаа. Тэгэхээр өсөлтүүдээс үргэлжлүүлээд дараагийн сэдв рүүгээ орцгоё те. Энэ удаад бид макро эдийн засгийн талаар ярилцах болно. Тэгэхээр макро эдийн засгийн хувьд бид нар маш сонирхолтой нэгэн үйл явдалтай тулгарч байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хөрөнгө оруулагч нарын дунд чөтгөрийн металл гэж алдарсан мөнгө бүх цаг үеийн дээд ханшаа эдхэн өдрөө өмнө нэвтсэн байгаа тийм. Тэгэхээр яг одоогийн байдлаар мөнгөний ханш бүх цаг үеийн дээд ханшаас бага зэргийн доошоо унсан байгаа боловч ер нь бол хөрөнгө оруулагчид алтыг болон мөнгийг бас давхар сонирхож эхэлж байна гэдэг ийм сонирхолтой мэдээллүүд байна. Тэгэхээр ер нь яагаад мөнгө бүх цаг үеийн дээд ханшаа 10-11 сард дэвтэх болов?
За одоо ер нь бол ингэж байна. 2025 он гарснаар бол мөнгөний зах зээл бол ойролцоогоор нийт хэмжээгээр бол 71%-аас дээшээ өндөр өслөө. За алтны хувьд ярих юм бол 54 орчим хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр сүүлийн 10 гаруй жилийн турш ерөнхийдөө мөнгөний олборлтыг одоо илүү их танах нөхцөл рүү бол хүндрэлтэн шилжсэн гэж ойлгож болно. За ялангуяа Төв болон за Өмнөд Америкт бол уур хаанууд бол нэлээдгүй хаагдсан. Тэгэхээр зах зээл рүү одоо нийлүүлэгдэх хэмжээ бол ерөнхийдөө багасаад явж байгаа нөхцөлийг бол эндээс харж болохоор. Тэгэхээр 2025 оны хувьд бол яагаад ингэж мөнгөний одоо хэрэг нэмэгдвэ гэхээр хэд хэд уучлалтай байна л та. За одоо бидний түрүүний ярьдгаар бас энтхэг улс. За энтхэг улс дээр бол тэрхүү одоо тариачдын одоо улс буюу одоо ойролцоогоор 55 орчим хувь нь бол илүү энэ газар тариаллын салбарт ажилладаг. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бол илүү мөнгийг одоо өөрсдөө хадгалах, урт хугацаанд хадгалах хөрөнгө оруулалт болгож хэрэглээд байна гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр одоо яг намар болж байгаатай холбоотойгоор ургац яваад за ургацын дараа бол одоо мэдээж хүмүүс мөнгөтэй болж байгаа, тариачд мөнгөтэй болж байгаа. Тэгэхээр тэрхүү мөнгөөрөө илүү хөрөнгө оруулалт хийгээд байна гэж ойлгож харж болно. За түүнээс гадна дахиад нэгэн одоо томоохон шалтгаан байгаа. За энэ юу юм гэхээр Америк нэгдсэн улс. Америк нэгдсэн улсын хувьд бол яг энэ металлургийн салбар дээр бол тарифын асуудлыг бол 30-аас 35%-аар бол тавьсан гэдгийг бол та бүхэн бас мэдж байгаа. Бид уртнаас мэдээлжсэн. Тэгэхээр 35%-ийн тарифтай болж байгаа үед ямар арга хэмжээг авч байгаа юм гэхээр мэдээж гадагшаага илүү экспортоо бол ерөнхийдөө болж ийн гэж ойлгож байна. Гадагшаага экспортоо зогсоож байгаа нөхцөл өөрөө юу юм гэхээр одоо энэ өөрөө яг компаниуд өөрсдөө хувьдаа бол илүү энэ металлуудыг өөрсдөндөө хадгалах одоо нөхцөл нөхцөл болж байгаа. Мэдээж гаргачаад буцаагаад гаднаас импортоор авах нь бол тодорхой хэмжээний татвар тавигдаж байгаа учраас одоо ийм нөхцөл рүү шилжсэн гэж ойлгож байна. За одоо ер нь бол үүн дээрээс ямар нөхцөлийг бид харж болох юм гэхээр 2025 оны төгсгөл хэсэгт бол ялангуяа мөнгөн дээр бол илүү их одоо төвлөрлүүд үүсэж байна. За бид өмнө нь 54 буюу all time high дээр ирэхэд бол бид нар яг энэ тухай мэдээлжсэн. За 2011 онд бол яг энэ одоо 54 үнийн түвшин дээр ирсэн байдаг. Тухайд бол Америк нэгдсэн улсын өөрсдийн өрн хэтэрхий өндөр болж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид алт болон мөнгө рүү бол шилжижсэн. Тэр үед бол хамгийн өндөр одоо үнийн дүн дээр ирсэн гэж ойлгож байна. За одоо бол 57-аас дээшээгээ гараад явчихсан учраас бол энэ яг өмнөх одоо нөхцөлтэй харьцуулахад илүү их өндөр үнэлгээтэй болоод явж байна. Тэгэхээр дээрх одоо бидний дурдсан одоо шалтгаануудаас болж за энэс гадна бол мэдээж бидний мэдж байгаа энэ чипний салбар, EV сектор буюу цэглэн автомашины салбарт бол мөнгө бол маш их шаардлагатай байгаа. Тийм учраас одоо үнэлгээ нь бол одоо нэмэгдээд байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэтхэг улсын хувьд дэлхийн хамгийн том мөнгөний хэрэглэгч нарын нэг юм байна. Тэгэхээр энэтхэг улсын хувьд нэг жилд ойролцоогоор 4000 орчим тонн мөнгийг ашигладаг. За мэдээж үнэт металл, үнэт эдлэл, сав суулганд ашиглахаас гадна мөнгийг хадгалж яг алтны оронд ингэж хадгалах ийм үн цэнтэй хэрэгсэл болгож ашиглаж байгаа юм байна сүүлийн жилүүд. Яг гэхээр сүүлийн жилүүдэд мэдээж алтны үн огцон өссөн. Тэгэхээр яг хүмүүс биетээр алтыг худалдаа авч хадгалах нь илүү үнэтэй болж байгаа учраас мөнгө бас дараагийн сонголт байж магадгүй маа гэдэг ийм итгэлийг төрүүлж байгаа. Зарим Дойч банкны таамаглаж байгаагаар энэ жилийн хувьд за мөнгөний ер нь дундаж хансны 38 ам доллар байсан юм байна. Зарим 2026 онд буюу эх онд 55 ам доллар болно гэдэг ийм мэдээлэл байгаа юм. Зарим энэтхэг улсын нийлүүлэлтийн хувьд маш их сонирхолтой. Яагаад вэ гэхээр энэтхэг улс нийт нийлүүлэлтийнхаа 80 орчим хувийг нь гадаадаас импортоор авдаг юм байна. За энэтхэг улс руу Арабын нэгдсэн Эмират улс болон за Хятад, Их Британи улсууд бол ер нь хэмжээгээр мөнгийг импортлдог юм. Зарим сүүлийн саруудад ингэж эрчтэйгээр өсөх гол шалтгаануудын нэг нь эрэлт тулам нэмэгдээд нийлүүлэлт тасалдаад тэгээ нийлүүлэлт тасалдахынхаа хэрээр за бүр одоо мөнгийг нийлүүлж оруулж ирж байгаа тэр худалд 8-ачид одоо онгоцоор ингэж усан онгоцоор тээвэрлдэг байсан бол бүр нисэх онгоцоор тээвэрлэх хэмжээний бүр тийм нөхцөл байдал руу хүрсэн гэдэг зүйлсийг бол зарим шинжээчд бол ярьж байна л да. Тэгэхээр мөнгөний хувьд бол энэ жил бас бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн юм сонирхолтой үйл явдал болсон бол алт мөнгө адил бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн байгаа. Тэгэхээр энэ нь бас нэг талаараа геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулж тайлбарлаж байсан, за мөн худалдааны тарифын асуудалтай холбогдуулж тайлбарлаж байсан. Тэгэхээр яг оны төгсгөлд алт ер нь яг ямар гүйцэтгэлтэй байна? Алтны хувьд болохоор ерөнхийдөө оны төгсгөл рүү бас үйл ялэг буурах ийм нөхцөл рүү хандж байгаа. За учир нь бол 12 дугаар сарын 10-ны өдөр бол энэхүү
одоо холбооны нөөцийн сангийн одоо бодлогын хүүгийн асуудал яригдана. За мэдээж бодлогын хүүг одоо бууруулах энэ нөхцөл бол хөрөнгө оруулалтын салбарыг бол одоо өсгөх энэ одоо хувьцаа болон за одоо бусад юмнуудад бол нөлөөлдөг. За тэгэхээр бидний харж байгаагаар бол алтны нөхцөл бол юу хийж юм гэхээр одоо оны төгсгөлд илүү их одоо сонирхолтой болж эхэлнэ. Ягаад тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын салбар нэмж байгаагийн хэрээр ерөнхий гол санаа бол одоо алтан дээр бас хөрөнгө оруулалттай байна. Гэсэн хэдий ч бол ерөнхийдөө бондын зах зээл бас үүн дээр бол яаж хөдлөх вэ гэдгээс хамаарал бол харьцангуйгаар бас илүү их сонирхолтой болж эхэлнэ гэж харахаар. Тэгэхээр макро эдийн засгийн нөхцлөөс хамаарад ер нь бол алтны хөрөнгө оруулалтыг бол бид түр азнах ч юм уу одоо нэг ийм нөхцөлийг бол хүлээхээр байна л да. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар бол бид яг тэр 12 дугаар сарын 10-ны өдөр гарах тэр бодлогын хүүтэй холбоотойгоор нөхцөл байдал бол ер нь яаж хийх нь жоохон эргэлзээтэй байгаа гэж хэлж болно. Тэгэхээр ажлын ихэнд хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй тун удахгүй бид за энэ жил зохион байгуулагдаж байгаа Grand Pool арга хэмжээний зохион байгуулагчтай ярилцгаа. Гэхдээ холбогдохоос өмнө бидний ярилцах ёстой нэг сэдэв бол биткойны анш байна. Яг биткойны аншийн талаар энэ удаад дахиад ярилцаж байна гэхээр өнгөрсөн өдрүүдэд $81,000 доошоо унаад байсан биткойны анш эргэж өсөөд $91,000 орчим дээр одоо яг арилжаалагдаж байна. Биткойн яг одоо $91,888 дээр арилжаалагдаж байна. Тэгэхээр ер нь биткойны анш буцаад сэргэж гин гэж ойлгож болох уу? Эсвэл эндээсээ баг зэргийн засвар хөдөлгөөн ороод крипто өвөл ирнэ гэж ойлгож болох шинжээчд ер нь юу гэж таамаглаж байна. Тэгэхээр биткойны хувьд бол харьцангуй бас уналтыг бид нэр сүүлийн саруудад бол харж байгаа. За тэгэхээр энэхүү зургийг бол одоо бид нар өнгөрсөн нэвтрүүлэг дээр бас тайлбарлаж ирсэн. За тэрхүү нөхцөлийг бол харуулъя. За бидний энэхүү харж байгаа биткойны зурагт бол ойролцоогоор нэг 84,500 дээр бол одоо эрэлтийн хэсэг байна гэж бол тайлбарлаж ирсэн. За эрэлтийн хэсэг нь гэдэг нь юу юм гэхээр ерөнхийдөө demand буюу одоо хүмүүс худалдаж авах сонирхолтой. За энэ нь бол одоо бид яг одоо Fibonacci гарч татхад ер нь тохиолдож байгаа. За 7 хоногийн demand буюу 7 хоногийн эрэлтэн дээр тулгуурсан нөхцөл дээр ч одоо энэ хүн нөхцөл бол харагдаж байна. За тэгээ өнөөдрийн нөхцлөөр бол яг харьцангуй бас эргээд өссөн байна. За тэрийг нь бид нар бас юу гэдэг урт хугацаанд бол ингээд бүр all time high хийгээд дээшээ явна гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ямар ч гэсэн эхний эрэлтийн хэсгийг бол шалгасан. За тэрнээс доошогоо унахгүй байгаа учраас харьцангуй бас яг энэ биткойны буюу крипто салбар дээр бол илүү ийм айтайхан нөхцөл бас бүрдэж байгаа юм да гэж харж байна. За өнөөдрийн хувьд бол ойролцоогоор 6-аас 7% өсөлтийг бол хэдхэн цагийн дотор биткойн үзүүлчихэд байна. Тэгэхээр бид яг одоо зочинтой ярилцах гэж байна шүү дээ. Тэгээд яг хөрөнгө оруулалт санхүүгийн салбарын шилдэгүүдийг тодруулдаг 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг Grand Pool арга хэмжээ. За 2023 оноос эхлээд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг болсон. Энэ жил зохион байгуулагдж байгаа нийтээ 17 номинацид салбарын мэрэгжилтүүдийг тодруулах байгаа тийм. Тэгэхээр бид ямар ч гэсэн зочинтойгоо холбогдсон байна. Манай зочин бол Монголын үнд цасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал буюу шиг холбогдоод байна. Сайн байна уу та өглөөний мэндүргээ? За өглөөний мэндүргээ. Тэгэхээр Монгол улс бас яг энэ хөрөнгө оруулалт санхүүгийн зах зээл дээр бас өөрсдийнхөө шилдэгүүдийг бас тодруулж ирсэн. Тэгэхээр ер нь яг энэ Grand Pool гэдэг шагнал яг ямар учиртай шагналын за хизээ бий болсон талаар та мэдээлэл өгөөч. За манай холбооноос зохион байгуулдаг Grand Pool Awards бол арга хэмжээний гол зорилго нь бид зах зээл дээр одоо салбарынхаа онцлог, үйл ажиллагаа, энэ хөрөнгөний зах зээлийн ач холбогдлыг хамгийн чухал нь одоо олон нийтэд таниулах, хөрөнгө оруулагч нарт одоо нээлттэй зарлах, тайлангаа тавьдаг ийм арга хэмжээ байгаа. Тэгэхээр анх бол 2013 оноос эхлээд манай Grand Pool Awards-ыг холбооны гишүүн байгууллагууд маань үнд цасны компаниуд маань санаачлаад эхлүүлсэн. За 5 жилд нэг болдог байж байгаад одоо бол 23 оноос 2 жилд нэг болдог боллоо. Энэ юу вэ гэхээр зах зээл маш хурдтай өөрчлөгдөж байна. За дээрэс нь бол маш их үйл явдлууд дараалаад болж байгаа учраас бид хэд хугацаагаа богиносгосон байгаа. За тэгээ энэ дээр нэгдүгээр ач холбогдол түрүүний хэлсэн энэ зах зээлээ таниулах, энэ ач холбогдлыг олон нийтэд мэдүүлэх, энэ зах зээл ерөн салбараараа олон нийтэд бид тайлангаа тавьж байгаа ийм арга хэмжээ гэж хардаг. Нөгөө талаас бол салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийг алдаршуулах, урамшуулах, за бас энэ
Мэдээж энэ маань бол маш ширүүн өрсөлдөөнтэй болж байгаа манай хөрөнгөний зах зээл оролцогч ихтэй том одоо өрсөлдөгч нар нэлээдгүй гарч ирсэн. Тэгэхээр энэ өрсөлдөөнийг бол бид нар шударгаар одоо бизнесийн ёс зүг суурилсан ийм шудраг өрсөлдөөнтэй зах зээл гэдгээ хадгалах. За энэ өрсөлдөөнөө бол шилдэгүүдэд томхоглох ийм зорилготой арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэ жилийн бас онцлог зүйлийн талаас та бидэнд хуваалцаач. Энэ жилээс бол бид 17 номинацийн 7 номинац нь бол яг залуу мэрэгчлэтнүүдэд чиглэсэн номинацууд байгаа. За өмнө нь бол удирдлагуудад чиглэдэг байсан бол одоо бол залуучууд нэмэгдсэн. За тэгээд одоо ингээд Grand Bull Awards-ийнхаа бэлтгэл ажлыг хийгээд явхад бол энэ жил маш ширүүн өрсөлдөөнтэй. За одоо нэр дэвшиж байгаа 70 орчим одоо шортлист нь финалистуудад тэмцсэн 70 орчим одоо нэр дэвшигч нар байна. Тэгээд алийг тэр гэхээргүй маш ширүүн өрсөлдөөнтэй. Одоо миний хувьд бол бүгд ялагч болсон юм шиг ийм мэдрэмж өгж байгаа. Тэгэхээр дээрэс нь бол сүүлийн жилүүдэд төрийн бодлого болон зохицуулалтын орчинд нэлээд өөрчлөлт гарсан. За биднэрт ингээд шинээр зээл танилцуулах шинэ бүтээгдэхүүнүүд маш их болсон. За тэгээд бас цаасны компаниудын маань үйл ажиллагаа бас олон улсын түвшинд хүрсэн. Гадаадаас бид нар маш их үүсвэр татаж чадж байгаа. За тэгээд хөрөнгөний зах зээл дээр өмнө байгаагүй шинэ үйлчлэгээнүүдийг бас нэвтрүүлж чадсан. За тэгэхээр яг зохион байгуулагчдын хувьд бол маш их сорилттой тулгарч байна. Дээрээс нь зүгээр зах зээлийн нийтээр нь харахад бол урамтай сайхан ийм 2 жилийн өнгөрсөн байна л гэж харах. Тэгэхээр ер нь бол Grand Bull шагналын та ирээдүйг ер нь юу гэж харж байна? Бид нар энэхүү шагналыг зөвхөн одоо бүгдээ өөрсдийнхөө дотооддоо одоо шалгаруулад явах юм эсвэл дараагийн ажлуудаа энэ дээр юу харагдаж байгаа вэ? Одоо яг зах зээлийнхаа зорилготой нийцүүлээд мэдээж ховсож өөрчлөх бас гэж хүлээж байна. Одоо бол бид хэд илүү одоо гадаадаас татсан их усүр гадаад захт хамтарч байгаа гадаад зах зээлийнхний оролцоог нэмэгдүүлэх, бүс нутагтаа танигдах энэ чиглэл рүү бол нэлээдгүй явах бах. Дээрээс нь одоо салбарт гарч байгаа өөрчлөлтүүд, шинэ тутамд гарч байгаа технологийн дэвшлүүд, за мөн тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлээр ч юм энэ чиглэл рүү нэлээд олон улсын трендийг дагаад бидэд ховсч өөрчлөгдөх бах. Явандаа бол бүс нутагтаа эхний ээлжинд танигдсан ийм зах зээлийг одоо хэмжиж байгаа чухал үзүүлэлт болох болов, чухал тайлан болдог болох болов гэж хүлээж байна. Мэдээж энэ бол дунд хугацааны зорилтууд байгаа. Тэгээд одоо яг өнөөдрийн хувьд бол энэ зорилтын суурьуудыг тавиад бид хэд яг энэ засаглал болон энэ шүүхлтүүд одоо энэ өрсөлдөгч нарын үзүүлэлтүүдийг бид хэд суурийг бэлдээд явж байна л гэж харж байна. Тэгэхээр яг шагналыг гардуулах ёслол маань хэзээ байгаа вэ? За энэ 25 оны шагнал гардуулах ёслол бол 12 сарын 11-ний өдөр болно. За энд маань ойролцоогоор ер нь манай Grand Bull зах зээлийн нэг 300-аас 400 төлөөлөл маань ирээд энэ арга хэмжээнд одоо хамрагдаад заншсан байна. За дээрээс нь мэдээж гадны дотны зочдод ирээд манай одоо салбарын тайландаа танилцаад хэвлсэн байна. Одоо бид бол арга хэмжээгээ тэгсэн ядан хүлээж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө 70-80% болсон. За мөн одоо энэ арга хэмжээнээс хүлээж байгаа нэг зүйл бол олон нийтэд бидний салбарын одоо үйл ажиллагаа энэ санхүүгийн салбарын мэдлэг боловсруулж гэсэн ингээд түгээд илүү одоо мэдлэг боловсролтой хөрөнгө оруулагчдыг бэлтгэхэд тус болж байгаа болов уу гэж бас найдаж байгаа. За тэгэхээр баярлалаа танд маш одоо тодорхой мэдээлэл өглөө. Бид ямар ч гэсэн энэ салбартаа бас шилдэгүүдэд тодруулах энэ хүү өдөр бол ойртож байгаа юм байна. Та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд бид OpenAI компани шинэ хөрөнгө оруулалтын талаар ярилцъя. Тэгэхээр технологийн салбарын яг одоогийн байдлаар хамгийн өндөр үнэлгээтэй стартап болох OpenAI өөрсдийнхөө хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулж байгаа юм сонирхолтой мэдээлэл цацагдлаа буюу нэг өсөндөө нэг хөрөнгө оруулалт болон технологийн салбарын circular investment буюу ийм тойрог хэлбэрийн хөрөнгө оруулалт хийлээ гэж ярьж байна. За яагаад ингэж онцолж ярьж байгаа вэ гэхээр тэд яг ийм бэлэн мөнгөөр болон ийм дэд бүтцээр хөрөнгө оруулж байгаа биш, хүний нөөцөөр хөрөнгө оруулж. За OpenAI компани гол хөрөнгө оруулагчдын нэг болох Thrive Capital байгаа. Тэгэхээр Thrive Capital өөрсдийнхөө хүний нөөцөөр буюу гол мэрэгжилтнүүдээр туслалцаа үзүүлж
үзүүлэх байдлаар одоо хүн цагаар нь магадгүй ингэж тооцсон. Гэхдээ одоогийн байдлаар яг ямар нэгэн нарийн мэдээллийг бол тус компани зүгээс өгөөгүй байна. Гэхдээ ийм сонирхолтой мэдээлэл байгаа. Яагаад энэ чухал вэ гэж те? Яагаад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын компани өөрийнхөө хөрөнгө оруулдаг компаниас хүний нөөцөөр одоо хөрөнгө оруулалт авна гэж. Энэ айгүй сонирхолтой санагдаж байна. Яагаад вэ гэхээр яг одоогийн байдлаар дэлхий дээр ChatGPT шиг бүтээгдэхүүн хөгжүүлэх хэмжээний 1000 хүрэхгүй мэрэгжилтэн байдаг гэж тооцоод байдаг. Буюу асар бага хэмжээний юм мэрэгжилтнүүд байгаа. Тэгэхээр тэр мэрэгжилтнүүд дэлхий дээр цөөн байгаа, маш өндөр үнэлэгдэж байгаа. Гэхдээ яг одоо энэ хиймэл оюуныг хөгжүүлж байгаа томоохон технологийн компаниуд л ерөнхийдөө хуваагаад авчихсан байгаа гэж байна. За үлдсэн хиймэл оюуны салбарын гол мэрэгжилтнүүд кластер нь хятад улсад байдаг. Тэгэхээр OpenAI, за Anthropic, Microsoft, Meta эдгээр яг одоо дид бүтцийн өрсөлдөөн, эсвэл том загварын өрсөлдөөн, датаны өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр энэ хүний нөөцийн өрсөлдөөн нь илүү чухал болоод байгаа. Бид нар Метагийн супер хиймэл оюуны багийн талаар бас ярьж байсан шүү дээ. Нэг мэрэгжилтэнд жилийн 200 сая долларын цалингийн багцыг хүртэл санал болгож байсан тийм сонирхолтой баг бүрдүүлж байсан. Тэгэхээр Метагийн багийн хувьд бол одоогоор шинэ мэдээлэл алга, харин та бүхэнд яг одоо манай сэтгүүлч Сүрлэгмаа Итали улсаас холбогдож байна. За тэрээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн Итали улсад хийж байгаа албан ёсны айлчлалыг сурвалжилж байгаа. Тэгэхээр Сүрлэгмаа орой мэндийг хүргэе. Улаанбаатар хотод өглөө болсон байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн айлчлалын талаарх ерөнхий мэдээлэл бидэндээ уулзаж. Заримын төргийн үзэгчтэй яг одоо Итали улсын Ром хотод шөнийн 2 цаг өнгөрч байна. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн тухай 12 дугаар сарын 1-ээс 3-ны хооронд буюу энэ 3 өдрийн туршид Итали улсын Ром хотны албан ёсны айлчлалыг гэргий боловсролын хамтад хийж байгаа. За энэ үеэр ямар чухал ач холбогдолтой шийдвэрүүд авч байгаа талаар голчлон танилцуулъя. За тэгэхээр яг эхний өдөр бол тодорхой айлчлалууд хийгээ явж байгаа хугацаанд бол нийтдээ 12 албан ёсны хамтын ажиллагааны бичигдэл гарын үсэг зорсон байдаг. За ингэхдээ хэвчлэн хөдөө аж ахуйн салбар за ноолуур ялангуяа ноолуурын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд гарын үсэг зорсон байгаа. За нөгөө төгөр яг манай улсад хамгийн хэрэгцээтэй байдаг яг ноолуурын бүтээгдэхүүнийг одоо эцсийн шатнд нь боловсруулах зорилготой тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх одоо гарын үсэг зорсон. За бас нэг баяртай мэдээг дуулгахад бол яг цагаан төлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой 40 сая долларын зээлийг бол одоо Итали улсын банкнаас хөнгөлөлтөө зээлээр Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олгох ийм шийдвэрийг гаргасан нь нэлээд томоохон ач холбогдолтой зүйл байлаа. За мөн хоёр улсын гадаад харилцааны тухайд бол одоо нэрсэг хамтын ажиллагаатай харилцаатай яг одоо өдөө хүртэл 55 жилийн хугацаанд явж ирсэн. За тэгвэл яг энэ уулзалтаар яг энэ харилцаагаа хоёр шат ахиулж за стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. За энэ бол яг өмнө байгаагүй хэмжээний одоо хоёр улсын гадаад харилцааг хоёр шат алгасаж ахиулсан ийм үйл явдал боллоо гэдгийг улсын судлаачдын зүгээс болон Монгол судлаачдын зүгээс бол их ач холбогдолтой зүйл гэж бол харж байгаагаараа их онцлог байгаа юм а. За нөгөө талдаа бол яг зөөлөн хүчний бодлогын хүрээнд за Монгол улс болон Итали улсын одоо хоорондын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зүйтэй гэдэг дээр бол хоёр тал санал зэгцэн. За энэ дагуу Монгол улсын орой өрийн чуулган бол өөрсдийн одоо хөгжин болоод бусад одоо үзүүлбэрүүдийг үзүүлж одоо Италийн иргэдийн одоо чихний сонорт бол хүргэсэн бол хийхний анхаарал татаж ирсэн ийм үйл явдлууд бол болж байгаа. За үргэлжлүүлээд 2 хоногийн дараа бол за яг Итали улсын Ром хот дотор орших дэлхийн хамгийн жижиг хот улс буюу за Ватикан улсад бол альчлах байгаа. За энэ альчлал бол 12 сарын орон нутгийн цагаар бол 12 сарын 4-өөс бол гэрийн төлөвлөлтөд бол ажиллаж байгаа. За яг нэг зүйлийг сануулхад бол яг нь Итали улсын тухайд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $40,000 буюу за Монгол улстай харьцуулахад даруй 6 дахин их юм хэмжээтэй болсон. За нөгөөтэйгүр яг энэ экологийн буюу жидологийн бүрэлдэхүүнд багцдаг Европын холбоог үүсгэн байгуулахад томоохон хөв нэмэр оруулжсэн. Жидлог одоо үүсгэн байгуулахад томоохон хөв нэмэр оруулжсэн. Итали улстай манай улс бол хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр за 3 дахь хүрш болох за Европын улстай холбох нэг гарц том транзит одоо нэг юм гарц болж байгаамаа гэж бол судлаачд бол дүгнэж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн ажил ямар бүтэц бүрэлдэхүүнтэй явагдаж байна. За мөн яг энэ ерөнхийлөгчийн удаагийн айлчлалыг за мөн стратегийн түншлэл байгуулж байгаатай холбоотой мэдээллийг олон улсын шинжээчид бас юу гэж дүгнэж байна. За ерөнхийлөгчийн тухайд өөрийн бол салбаруудын зөвлөхүүд болоод яг энэ 12 салбарт
10 гаруй салбарт хамтран ажиллахаар болсон салбарын сайдрыг хандаж байгаа. За тухайлбал бол яг энэ зээл авахтай холбоотойгоор бол сангийн сайд ажиллаж байна. За мөн гадаад бодлогын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхтэй холбоотойгоор гадаад харилцааны сайд ажиллаж байна. За мөн одоо яг уул уурхай салбарт хамтран ажиллахтай холбоотой гэмтний одоо уул уурхай ажил төр эрдэнэ соёлын сайд ажиллаж байгаа жишээтэй. За мөн хамгийн гол одоо хамтарч ажилладаг салбар бол хөдөө аж ахуйн салбарын сайд Бадрам сүрэнгийн тухайд бас мөн ажиллаж байна. За иймэрхүү бүрэлдэхүүнтэй. За нөгөө талаар бол Итали Монголын парламентын одоо бүлгийн дарга ундраа болон яг энэ Итали Монголын парламентын бүлгийн гишүүдийн зүгээс бол яг Монгол Италийн парламентын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй харилцан одоо санал солилцохтой холбоотойгоор бол яг энэ ойролцоогоор 5-6 гишүүд бол бас мөн ирсэн байгаа. Тэгэхээр мэдээлэл өргөсөнд баярлалаа Сүрлэгмаа. Яг одоогийн байдлаар Итали улсад бас шөнийн 2 цаг өнгөрч байгаа. Тэгэхээр бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа. Дараагийн удаа Ватикан улсад очих ч юм бас дахин холбогдъё. Тэгэхээр үзэгчтэй ажлынхын төлбөр дараагийн мэдээлэлээр үргэлжилж байна. Бид энэ удаад Nvidia компанитай холбоотой нэг шинэ хөрөнгө оруулалт байгаа. Тэгэхээр Nvidia компанийн хувьд яг одоогийн байдлаар 4.67 тэрбум их $80 дээр бол үнэлэгдэж байгаа байх. Мөн томоохон компаниуд дундаа хамгийн их бэлэн мөнгөтэй компаниудын нэгээр тооцогдож байгаа. Тэгэхээр Synopsys гэдэг компанид $2 тэрбум хөрөнгө оруулалт хийсэн байна. Буюу тус компанийн хувьцааг $2 тэрбум худалдаа авах шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр энэ шийдвэр юутай холбоотой вэ? За, Synopsys компанийг бас тодруулж ярих хэрэгтэй. Synopsys бол илүү архитектур, за тэрэн дээр нэмэх нь нөгөө чипний гэж хэлээд байгаа хагас намжуулагчийн үндсэн гол одоо бүрэлдэхүүнийг бас яг энэ одоо нэг талаас симуляц буюу ажиллаж ийн үгүй юу гэдгийг шалгадаг. За түүн дээр тохирсон софтверийг хийдэг ч гэдэг юм. Маш олон үйл ажиллагаа явуулдаг ийм компани л та. Тэгэхээр Synopsys-ийн хувьд бол ерөнхийдөө бүх дэлхийн одоо томчуудтай хамтарч ажилладаг буюу нөгөө гаргаж байгаа технологи нь илүү их одоо шалгаж зах зээл рүү одоо бэлддэг ийм компани гэж ойлгож байна. За бидний мэдих за Apple, Samsung ингээл бүхэл технологийн компаниуд бол энэ хүү одоо компанитай хамтарч ажилладаг гэж ойлгож болно. За Nvidia-гийн хувьд ч гэсэн өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бас шалгуулах, симуляцид оруулах ч юм уу энэ нөхцөл дээр бол оруулдаг. Гэхдээ өнөөдрийн асуудал юу юм гэхээр Nvidia компани $2 тэрбум зөвхөн кэшаар яг хувьцааг нь худалдаж авсан асуудал байгаа. За энэ ямар нөхцөлийг бүрдүүлдэг гэхээр зах зээл дээр бол ерөнхийдөө энэхүү компанийг томоохон компани одоо нөлөөллөөр илүү их одоо өсөлт орох боломжийг бүрдүүлсэн. За ингэснээр бол 7-8% өсөх шиг боллоо. Тэгэхээр яг $414 дээр байхад нь бол шууд кэшаар худалдаж авсан ийм үйл явдал болсон. За тэр нь бол ойролцоогоор тус компани за 2-3% бол ерөнхийдөө Nvidia компани эзэмшдэг болж байна гэсэн ийм гол санааг бол бид нар харж болохоор байна. Тэгэхээр энэ бид нар бас өмнө маш их ярьдаг байсан. За яг энэхүү одоо технологи дээр яг хин софтвер хийх юм. За софтвер дээр нь болохоор яг ажилдаг софтверыг хэн хийх вэ гэдэг үндсэн гол санааг ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр яг энэ хүү одоо компани бол тус салбар дээр бол хамгийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож болно. За цаашдаа мэдээж 2 биллион буюу $2 тэрбум одоо хөрөнгө оруулалтыг авсан компани бол маш их одоо зүйлээ шийдэх энэ боломжийг үүсэж гинүү да гэдэг байдлаар хөрөнгө оруулагчид хандж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол $440 орчим үнэлгээнд бол нэгж хугацаанд бол хүрчээд байгаа. Тэгэхээр 414-өөс аваад одоо ийм хэмжээний одоо нөлөөлөл зах зээлд нь бол орж иж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр Synopsys-ыг бол бид нар урт хугацаанд илүү техник шинжилгээ талаас харсан ч гэсэн ер нь бол маш одоо бага үнийн түвшин дээр ирсэн байгаа гэдгийг нь харж болно. Тэгэхээр энэхүү нөхцөлийг бол илүү өсөх одоо ийм сонирхол руу дагууллаа гэж хөрөнгө оруулагчид харж байна. Тэгэхээр Nvidia компани өөрсдөндөө байгаа нөөцөө аль болох бусад компаниуд руу шилжүүлж хөрөнгө оруулалт хийх зарчмуудыг маш тууштайгаар хэрэгжүүлж байна. Тэгэхээр манай ажлын ихэнх хөтөлбөр өндөрлөхөд 4 минут үлдсэн байна. За манай сэтгүүлч Мажиг сүрэн яг одоо Сүхбаатарын талбайгаас наашаа хөдөлж байгаа. Тэгэхээр Мажиг сүрэнгийн бэлдсэн мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ жилийн онцлог үгнүүд гарч эхэлсэн байгаа. За томоохон толь бичигнүүд тухайн жилийн онцлог үгнүүдийг та бүхэнд танилцуулдаг уламжлалтай. Тэгэхээр энэ жилийн Oxford болон Collins толь бичгийн онцлог үгийг Мажиг сүрэн та бүхэнд тайлбарлан өргөх болно.
Тэгэхээр сая ганаг хэлсэнчлэн жил бүрийн төсвөлд томоохон тайлбарчгуудаас оны онцлог өгүүдийг танилцуулдаг. Тэгээд нэлээд ширүүн өрсөлтөө одоо өршөндөг гэж хэлэхэд болно. Хин шинжээчдийн зүгээс эдгээр short list буюу өрчилсөн байдлаар богино жагсаалт гаргаад тэгээд эдгээрт санал өгөх байдлаар явдаг. За тэгвэл Oxford-ийн хувьд энэ жилийн онцлог үгэнд wage based гэсэн үг байлаа. За хин шинжээчид 2025 оны турш хүмүүсийн одоо ярианы сэдэв болж анхаарал татсан 3 үгийг нэрдэвшүүлсэн. За үүнд rage bait, over farming, biohack гэсэн ийм 3 үгс орсон байгаа. За тэгээд олонхын сандлаар 30 мянган гаруй хүн оролцсны дараа rage bait гэсэн үг одоо оны онцлог үгээр шалгарсан байна. За rage bait гэдэг нь интернет орчинд зориудаар уур бухимдал төрүүлсэн. За өдөө хатгсан, дургу хүрмээр эсвэл доромжилсан агуулга бүхий гэвчлэн тодорхой веб хуудас эсвэл social content-ийн үзэлд оролцоог нэмэгдүүлэх зорилготой гаргаж ирж байгаа юм ойлголт юм байна. Буюу одоо бидний өдөр тутамдаа одоо Facebook дээр хамгийн их тааралцдаг тий гачаасаа эхлээл ингээд уур бухимдал хүрдэг. За тэгээд одоо орж дараад орохоор одоо ямар ч олигтой мэдээлэл байдгүй тийм контентуудыг ер нь бол rage bait гэж нэрлэдэг байгаа. За 2002 онд Usenet дээрх нэгэн бичвэрд ашиглагдсанаар энэ үгийг бүртгэж авсан байдаг юм байна. За тэгтээ сүүлийн жил нэг жилийн хугацаанд энэ үгийн хэрэглээ 3 дахин өссөн буюу анхаарлын төвд эргэж орж ирсэн гэсэн. За үг нэг бүрийг нь орчуулж үзвэл rage буюу уур бухимдал уур хилэн, bait буюу өгөөш гэж орчуулдаг. За тэгээд нийлээд ирэхээрээ одоо албаар хүний уур бид өдөр тутамдаа одоо сошиал хэрэггүй контентыг нэрлсэн ийм ойлголт болж байгаа маань. За дараагийнх нь Collins тайлбарчгнээс гаргасан оны онцлог үг бод vibe coding гэсэн үг байгаа. За нэлийн олон хүмүүс бас энэ үгийг сонсч ирсэн байх гэж бодож байна. Ялангуяа одоо AI-тай холбоотой мэдээлэлд анхаарлаа хандуулдаг хүмүүс энэ үгийг сонсч ирсэн баг. За товчхондоо энэ бол бид өөрсдөө хэлээр хиймэл оюунд ямар нэг одоо иймэрхүү код бичээ гэдэг одоо заавар өгөхөд AI томыг код болгон хуурах үйл явцыг vibe coding гэж нэрлэж байгаа. За энэ нэр томьёог анх OpenAI-ийн анхны инженеруудын нэг Andrei Karpathy гаргаж ирж исэн. За тэрээр AI-ийн тусламжтайгаар app бүтээхтэй код бичгүүлийг бүр мартах боломжтой гэсэн ойлголтыг илэрхийлж энэ үгийг ашиглаж ирсэн юм байлээ. Тэгэхээр 2025 оны онцлог 2 үгийн хувьд ийм байна. Тэгэхээр маш сонирхолтой мэдээлэл байна. Тэгэхээр оны төгсгөл ирж байгаатай холбоотойгоор тухайн оны онцлог үг те. За мөн хамгийн шилдэг бүтээгдэхүүн, шилдэг функцүүдийн талаар бид цувралаар хүрэх болно. Тэгэхээр ажлын ихэнх төлбөрийн энэ удаагийн дугаард бид за Итали улсад ажиллаж байгаа манай сэтгүүл Сүрлэгмаатай холбогдож Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөс бүхийн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг хүргэлээ. За мөн Grand Bull шагнал 12 дугаар сарын 11-нд зохион байгуулагдах гэж байна. За мөн манай сэтгүүлч Мажиг сүрэн та бүхэн Сүхбаатарын талбайгаас зарим мэдээллүүдийг хүргэсэн бол хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө зарим товч мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө Prada за удаан хугацааны туршид яригдж байсан Versace брендийг худалдаа авах хэлцлээ бол баталгаажуулсан байна. За үүнээс гадна OpenAI компани өөрсдийнхөө хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийсэн буюу Thrive Holdings компани хүний нөөцөөр хөрөнгө оруулалт хийж байгаа мэдээлэл байна. За мөн бүгд намтагтад ард улсын хэмэл оюуны тэргүүлэх стартапуудын нэг болох DeepSeek-ийн шинэ модель танилцуулагдсан байгаа. За энэ удаагийн модель нь OpenAI компани болон Google-ийн хүчирхэг модельүүдтэй энд үүсэх хэмжээний гэдгээр бол онцлог байгаа. За түүнээс гадна өнгөрсөн 7 хоногт болсон хар баасан гараг буюу Black Friday-ийн борлуулалт энэ жил дахин рекорд эвдсэн байгаа. За мөн онлайн худалдааны борлуулалтууд мөн эвдсээр байна. За харин биткойны ханш. Биткойны ханшийн тухайд энэ өнөөдрийн зах зээл нэгдсэнтэй холбоотойгоор $91,000 орчим дээр бол одоогийн байдлаар арилжаалагдаж байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл нэгдгээс өмнө эдгээр мэдээллүүдийг та бүхэнд тайлбарлан багцлан өргөлээ. Ажлынхын хөтөлбөрийн 5 гарагийн дугаартаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Баасан гарагийн дугаараар иргэд уулзцаая.